За сайн байцгаана уу? Тогтог подкастын 3 дугаар улирлын 5 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид өнөөдөр сэтгүүл зүйн мэргэжлийн 4 дугаар курсын оюутан Ариун Заяатай ярилцах л доо. За тэгээд Ариун Заяа маань эхлэхдээ өөрийгөө сайхан танилцуулаад, товчхон танилцуулаад тэгээд эхлэе да. За подкастт орж оролцуулж байгаад баярлалаа. За намайг Ариун Заяа гэдэг. Би сэтгүүл зүйн мэргэжлэр сураад одоо 4 дахь жилдээр явж байгаа 4 дугаар хэмжээний оюутан байна. За тэгвэл одоо 4 дугаар курс гэж байгаа юм чи ер нь бол диплом бичиж байгаа юу тий? Диплом бичих тийм одоо нэг сонголт өгд юм л шүү дээ. Диплом бичиж төгснө, бичихгүй төгснө гэд. Бичихгүй төгсөж байгаа. Бичихгүй хичээл үзэж байгаа. Бичихгүй төгсгөлөөр ер нь хичээл үзэл явчихд юм тий. Тийм, ерөөдөө бол мэргэжилтэйгээ холбоотой. Хичээлийг үзээд диплом бичих оронд мэргэжилтэйгээ холбоотой хичээл үзээд төгснө гэсэн үг. За тэгвэл хоёулаа ямар ч хэлсэн өөрийнх нь одоо хувийн талаар эхлээ жоохон явъя. Айлаас хэдүүлээ вэ? Хэддэг хүүхэд нь вэ? Тийм. Аав ээж нь ямар хүн байдгүй? Яагаад ер нь хүмүүнлэгийн ухааны их сургуульд бас орж ирэх болсон талаар жоохон. Намайг Ариун Заяа гэдэг. Би болохоор айлын том. Тэд дараа 3 дүүтэй. Ээжээ хоёртойгоо хамт ингээд ам бүл зургуулаа өссөн. Маш өнөртөн гэр бүлд. За гэр бүлийн маань ерөнхий байдал гэх юм бол асар хөдөлмөр гэдэг зүйлийг нэн тэргуунд яг суур гэж бодож явдаг тийм хүмүүс байдаг. Мөн намайг өсгөлдсөн яг миний хүмүүжилд одоо нөлөөлсөн суурийн тавилдсан гэвэл бас эмээ өвөө хоёр маань байгаа. За ерөнхийдөө бол 12 жилийн бүрэн дүнд боловсролыг заавал хүн болгоо эзэмших ёстой байдаг. Бүрэн дүнд боловсролыг эзэмшсэний дараачаар их сургууль гэдэг одоо сонголтыг тулаад ирэхэд ерөөдөө бол аг 12 дугаарыг төгсөж байхад ерөөсөө би яашгүй яг хятад руу явж сурна гэж бодож исэн байхгүй юу. Би болохоор яг 2019 онд 12 дугаар ингээд төгсөж исэн. 19 оны хавар гэсэн үг. Тэнгүүд яг тухайн үед яашгүйгээр зүгээр л урагшаа хятад руу явж сурна гэж бодож исэн боловч одоо нөгөө нэг карантин нэтэргээд асуудлуудаас гадна ээж хоёр маань яг нэг шийдэлд ерөөсөө хүрэхгүйсэн байхгүй юу. Ээж маань болохоор ах хүүхэд ингээд 12 дугаар ингээд дөнгөж төгсөөд ингээд гадагш явж юу ч мэдэхгүй ингээд явчих юм бол ингээд амар хэцүү байж чадахгүй шантарна гэдэгэнгүүд аа маань болохоор зүгээр харин их тусмаа явах хэрэгтэй. Хүний нутагт байгаад бүх зүйлийг ингээд өөрөө хараад өөрөө хөдөлмөрлөөд өөрөө ингээд маш их хичээд сураад ингээд гэрээсээ хол байх юм бол асар өндөр хариуцлага гэдэг зүйлийг хүн суралцдаг юм аа гэд аа маань тэгээд ерөөд ээж хоёр маань зөрчилтэй байжгаад угаасаа тэгээд тийм зөрчлийн хажуугаар ангийнхан маань ингээд дээшд бэлдээд ингээд 11-р ангиас 10 эхлээл нэг ээшд бэлдээл нэг амар гоё идэх шүү дээ. Ингээл нэг ангийн уур амьсгал бүгдээрээ тараал бүгд сонгонд руугаа суугаал тэгэл хичээлээ хийгээл ээшд бэлдээл ээшийн шалгалт малгалт гэдэгэнгүүд ахлах ангийн маань багш надад чи ээш зүгээр өгөхчөө өгөөд орхичоо юмыг яаж мэдэг юу ч болоо л гэж хэлчихсэн байхгүй. Тэгээ би за гэ тэгээ би ээшээ нэг айхтар бэлдээг өгчөөсөн. Яг 12 дугаар ангитаа нэг жоохон бэлдээл тэгэл ээшээ болохоор англи хэл, математик, монгол хэл нийгмээр өгчсэн байхгүй бүх мэргэжлийн суурь гэдэг утгаараа. Тэгээд ерөөдөө бол 2 сургууль бодчихсан байсан. Тэгээд нэг сургууль нь болохоор хүмүүнлэг байсан байхгүй юу. Тэгээд ерөөдөө явж тэг ингээ хятад руу явах маань ингээ сүултээ ингээ ээж дийлээд ерөөдөө ээж дийлсэн учраас тэг явах болоод тэгээд хүмүүнлэгийн ухааны их сургуульд орсон. Тэгээд дээшээ өгснөхийн дараа нөгөө нэг карьер хөгжлийн төвөж тухай байсан байхгүй яг 19 онд тухайн хүүхдийн бүх ур чадвар, IQ бүх зүйл дээр суурилж одоо тест аваад тэгээ мэргэжлийн тодорхойлдог. Тийм карьер хөгжлийн төв гээд газар судалгаа өгч ирсэн байхгүй. Яагаад гэвэл би огт мэргэжлийн тал дээр ямарч бодохгүй явж исэн учраас ерөөсөө ямар ч тийм юм сонголт байхгүй таг харанхуй байсан учраас манай ээж маань яваад бит хоёр хамт карьер хөгжлийн төв тэгж нүг судалгаа өгөөд тэгж тест төгсний хариуд надад хамгийн их тохирох мэргэжлүүдээс надад нийгмийн мэргэжил тохирно гэж гарч ирсэн байхгүй. Нийгмийн харилцаанд их ордог мэргэжил. Тэнгүүд тийм маркетинг гэдэг мэргэжил хамгийн ихэнд надад хамгийн их тохирох мэргэжил гэж гарч ирсэн байхгүй. Тэгээд ингээд салбар болгоноос гарч ирдэг. Тэр судалгаан дээрээс одоо жишээлбэл урлаг соёлын салбар, бизнесийн салбар, одоо эмнэлэг байвал одоо эмнэлэг дундаа одоо жишээлбэл одоо ингээд жишээлбэл эмнэлэг дундаа одоо тим мэргэжил илүү их тохирно гэх мэтчлэн гарч ирдэг. Тэгээ харж байгаад яг бизнес тал руугаа гээд надаас өөрөөс минь асуугаад чи яг аль тал руу явмаар байна гэх тэгэнгүүт биднээс ингээд сонгоо гэдэж хоёртойгоо ярилцж байгаад би тухайн үедээ маркетингийн мэргэжлийг нь маш их сонирхоод тэгээ шийдэж хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2019 оны намар маркетингийн мэргэжлэр хийсэн суралцаж авах эхэлжсэн. Бүр анхандаа тий. Тэгээд
2 жилийн хугацаанд хүмүүнлэгийн ухааны сургуульд маркетингийн мэргэжлэр чиглэлээр суралцж агаад яг за энэ бол миний хийх зүйл биш юм байна гэдгийг яг ойлгосон байхгүй юу. Хүн яг ингээд харахаар ингээд сонсоор эхлээл ингээд за жүжигчин гэвэл нэг тийм мэрэгж шууд ингээд жүжиглэл ингээд явдаг гэж бодоод одоо тэнгүү сэтгүүлч гингүүд бидний учир зүггүй өдөр шөнөгүй текст бичээл ингээд ингэдэг гэж боддог шүү дээ. Тэнгүүд маркетингийн мэрэгжлийг болохоор би ингээд хүмүүстэй ингээд амар гоё харилцаанд ордог ингээд маркетингийг би бүр ингээд амар гоёор төсөөлсөн байхгүй юу. Тэгсэн чинь зөвхөн яг ингээд ийм тооцооллын мэрэгжил байсан байхгүй юу. Суудаснаас өөр юм. Бүр ингээд яг матюртай бүр яг тооцооллын мэрэгжлээсэн. Тэгээд тэнгүүдээ би ингээд амар олон кредит ингээд үтсэн 2 жилийн хугацаанд зөндөө хичээсэн баа штэ. Тэгсэн тэнгүүдээ би за энийг л би хийхгүй мэн гэд тэгээд гэргийн харийнхандаа ярилцаад би бол энэ маркетингийн мэргэжлэр явахгүй байна гэд тэнгүүд чи 2 жил сурчаад яваад 3 4-т төгсчихөө. Тэгээ магистрт гадагшаага яваад өөр юмар сурчхаа гэд манай гэр ханаад тийм юм санал болгосон боловч надад болохоор дахиад 2 жилд сурмааргүй санагдаад байна. Амар хэцүү санагдаад ингээд тэгээд ёо гээл ингээл хичээлд явах нь хэр хэцүү санагдаад бүр ингээл шантраал ингээл ядаргаатай санагдаад тэгдэг байжгаад нэг өдөр ярилцаад гэрийн маань тэрийг амар анзаараад ялангуяа ээж маань анзаараад ингээд сургууль явна гэхээр л ингээл хэцүү байгаад байгааг анзаарангуутлаа. За чи яг юугаар сурмаар байгаа гэд тэнгүүд нь би ингээд сэтгүүл зүгээр сурмаар байна гэд тэнгүүд за хоёул очиод хамт уулзаад үзье. Тэгээд уулзаад үзэнгүүд хитэн хэр их кредит чинь тэнцэнэ гэж юм чи сэтгүүл зүйд суувал дахиад нэгээ суух юм уу хоёроосоо суух юм уу чи тэр болгоноогоо судалсан юм уу гэд тэнгүүд би бүр ингээд юугаад судлаагүй юугаач бодоогүй зүгээр л би сэтгүүлчээр сурмаар байгаагаа амжих мэдээдээс ахгүй юу тэнгүүдээ сургууль дээр ирэл уулзаал тэгсэн чинь сургуулийн албан дээр кредитийг тэнцвүүлээд орж болно гэд тэгсэн чинь тэгээд хамгийн анх сургуулийн албанаас зөвшөөрөл аваа за энэ сэтгүүл медиа технологийн дэгмэр эрхлэгчдээр гар үсэг зурулчаад иргээ тэгээд дагийн багш нар хамгийн анх орж ирсэн баггүй. Тэгээд дагийн багш нар орсон чинь за чиний үзэн хичээлүүдээс энэ л тэнцэн гэд 4 хичээл тэнцэн. Бараг 4 хичээл тэнцэн. 2 жилийн хугацаанд тэр чинь нэг семестрт 5 хичээл 15 кредит гэхээр чинь нийт би 20 хичээл үзсэн байгаагаас 4 л тэнцэн гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт ихэвчлэн нөгөө нэг сэтгүүл зүйд одоо яг миний маркетинг үзчихсэн хичээлүүд ихэнх нь ордог. Одоо жишээлбэл би маркетингэд тогтоо нэгтлэн бодох бүртгэлийн үндэс математик 1 2 ч юм уу те дандаа ийм макро микро эдийн засаг гэх мэт чинь дандаа ийм математик хичээлүүд үздэг байсан сэтгүүл зүй тэр ордог. Тэгээд кредитээ тэнцвүүлээд сэтгүүл зүй рүү нэгээс орж ирж суралцаж эхлээд одоо яг 4 жилийн хугацаанд суралцаад одоо яг энэ хавар төгсөх гээд ингээд явж байна. Тэгвэл нийтдээ бараг 6 жил сурсан юм тий. За тэгвэл одоо ер нь дагийн багш руу анх орсон гэж байна тий. Дагийн багш ер нь ингээл би ч бас ингээ сая өвл ингээл орохдоо дагийн багш руу орж үзсэн байхгүй хамгийн анх. Тэрээс бол өмнө дагийн багш мэдгүй шүү дээ. Тэгэл тэгэхэд дагийн багш ингээл юм гэрэл цацруулсан зэ. Одоо ингээл ороход ингээл за шууд л ороод ир гэж юм шиг ерөөсөө татгалцаагүй. Тэгээ тийм учраас надад бас юм боломжийг санагдаад тэгээд сэтгүүл зүй бас айгүй гоё мэрэгжил юм шиг санагдсан. Тийм. Тэгээд таны хувьд гэх юм бол одоо 6 жил сурцсан байна тий. Тэгэхээр одоо нас яг хэдтэй вэ? Одоо яг 8 сард 24. 24. За. Одоо ингээд 4 жилийн хугацаанд сэтгүүл зүгээр сурсан. Одоо төгсөөд цаашдаа ер нь энэ мэрэгчлэрээ явах уу? Эсвэл дахиад өөр бодсон юм байна уу? Эсвэл ер нь цаашдаа магистрээр сурна гэсэн бодол байдгүй. Ер нь цаашаа дэвшээ. Магистр сурах бодол байгаа. Байгаа. Ер нь дахиад сураад байгаа. Тэнгүүд одоо яг нүуний зүг чиг гэдэг юм олцсон. Тийм учраас магистр сурахад одоо надад асуудал байхгүй. Магистр сурахдаа ерөнхий мэрэгчлэрээ чиглэлтэйгээр магистр сурна гэж бодож байгаа. Угаасаа яг 4 жилийн хугацаанд номын дуугийн сонсоод энэ мэрэгжил дуртай байгаа учраас хүсэж байснаа мэдчихсэн учраас нэг юм мэдрэмжний хүнд нэг байдаг штэ нэг дотор нэг юм гогддог нэг тийм яг тэр нэг юм гогдсон юмнасаа ингээд зүг ингээд авсан учраас тэгээд тэр зүйлийг ингээд ойлгох учраас мэрэгчлэрээ ажиллах хүсэл эрмэлзэл бол байгаа. Дээрээс нь магистрт ч гэсэндээ сурах бодол байгаа. Гэтэ нэг тийм учиргүй бүр доктор профессор хийгээл амар тийм юм төгсөртлөө тэгнэ гэж боддог. Зүгээр өөрийнхөө хэмжээнд бол мэрэгжлийнхаа төвшөнд нэг 2 дигритэй болцсон байхад бол ер нь боломжийн гэж боддог. За одоо тэгвэл нас нь 24 чинь мэдээж одоо найз залуу тэр байгаа л гэдэг хувийнхын талаар жоохон асуул тий. Гэр бүлтэй болоод одоо яг дөнгөж жилийн л хугацаа өнгөрч байна. Одоо нөхөртэй болоод гэсэн үг. Нөхөртэй гэхээр бүр одоо гуйцсан гэсэн үг. Бэр гуйцсан. Бэр гуйцсан. Тэгээд
ерөөдөө бол бүгд гэх мэтчлэн зүйлсийг авсан байгаа гэсэн үг. Тийм тэгвэл одоо удахгүй хорвол болох нь дээ тийм хорвол одоо яг тийм хорволтой байгаа. Төгсөөд тэгвэл хамгийн түрүү турмайл хийх юм байна явж ирсэн юм. Төгсөөд ерөөдөө хурмаа хийнэ гэж бодож байгаа. За. Одоо сургуулийн орчинд гэх юм бол одоо сургууль дээр дээд доод курсын жоохон юм ялгаа байдгүй тэрийг анзаарсан уу? Эсвэл одоо нэг дээд курсын охтууд залуучууд ер нь тэгдэж шүү дээ. Ингээд нэгдүгээр курсын охтууд түүхүүдийг харахаар энэ ингээд бид нар ингээд хөндлөж харьцах хэрэгтэй ч гэдэг юм те. Тэнгүүд нэгийнх нь болохоор одоо би жишээ нь одоо ингээд боддогхгүй өөрөөсөө дэшиг курс гэхээр ингээд ягаад ч юм ах ихтэй л гэж би боддогхгүй. Тэнгүүд одоо энэ сүүлийн үеийн хүүхдүүд ер нь жоохон тийм юм ах ихт гэж харьцаж гинөө эсвэл нэг үе нэг ингээд оюутнууд юм чинь ингээд хамаагүй гэж харьцаж гинөө. Ер нь тиймэрхүү тал дээр ялгаа мэдэрсэн өөрөө. Ерөөдөө бол би өөрөө нэг тийм зүйлд дуртай биш. Та нөгөө нэг юм хүнийг таа гээл эсвэл ингээл хитрхийх ингээл өөстөө чи жоох юм байж мэж гэл ингээл тэгээд байх нэг тийм дуртай биш. Би болохоор яг сургуулийн орчин дээр офис дээрч тэр одоо альбан байгуулагч дээрч тэр миний баримталдаг нэг зарчим байдаг байхгүй. Би зүгээр хийх юмаа хийгээл чигээр явахыг л яг баримталдаг. Бус хүмүүсийг ч гэсэн тийм байгаасаа гэж хүсдэг. Сургуулийн орчин дээрч тэр офисын ажил дээрч тэр альбан байгууллага дээрч тэр ер нь ирээдүйд ингээл бүгдээ ажил дээр гараад ажиллаад амьдрал явна шүү дээ. Нийгмийн харилцаанд орол тэр цэснүүр альбан байгууллага тэр 20-аас дээш хүнтэй байгууллага ануу 5-аас дээш хүнтэй байгууллага ануу би ялгаагүй зүгээр хийх юмаа хийгээл чигээр яваасаа гэж боддог байхгүй. Тэрнээс биш манайхан хүндлэл гэдэг зүйл бол байгаа. Тийм үү тодорхой хэмжээнд тэрийг чинь ах нь дүүгээ хүндлэх хэрэгтэй, дүүн ч ахыгаа хүндлэх хэрэгтэй байхгүй. Зүгээр тэр нь болохоор өөрөөс нь дүү гэдэг утгаараа биш, өөрөөс нь нэг курс илүү ахиу гэдэг утгаараа биш, зүгээр л тэрийг хувь хүн гэдэг талаас нь хүндлэх хэрэгтэй. Зүгээр нэг танхимд орж ирээд хэцэл үзэж хахад 4-р курсын хижээс 1-р курсынхаа за энэ юу мэдтiin чи ста намайг ихч гисэнгүү ах гисэнгүү гэд нэг тиймэрхүү юм байдаг гэж би зөндөө сонсч байсан. Гэтэ тэр бол ерөөс надад байж болохгүй юм санагддаг байхгүй. Зүгээр л яг ижилхэн нэг танхимд орж ирээд төлбөрөө төлцөн хичээлээ хийгээд явж хахад тэр ерөөс нэг тийм юм ач холбогдол өгөөд бахар зүйл гэж боддоггүй. Наа 1-р курсын хүүхдэрийг чи гэх юм бол би тоогчгүй. Тэгээд 2-р курсын охин ирээ чи гэх юм бол би тоогчгүй. Угаасаа нэг тийм зүйл би бол өөр нэг ач холбогдол өгдөг. Тийм тэрийг бол угаасаа би байх ёстой зүйл гэж боддоггүй. Зүгээр л яг бүгдээрээ ижилхэн нэг тэнхим цугаад нэг ижилхэн хичээлээ хийгээл явж хахад заавал тэгж нэг нь ирээгээл нэгнийгээ татаж чангаагаал чи намайг ах гисэнгүү их гисэнгүү гэл нөгөөх нь очиол өстой агаа анаа гэл ингээд сүжрэлдээл нэг нэгэндээ ингээд наалтаал ингээд тийм коллектив гэдэг зүйл яг хамт олон дунд байх ёстой. Бүх газар коллектив гэдэг зүйл байх ёстой. Нийгэмшээд хамт олон дунд багийн ажил дунд ер нь ангийнхан дундаа ч гэсэндээ уусаад ингээд яваад бүх ингээд үйл ажиллагаанд хамтаа оролцоод явдаг чадвартай байх ёстой. Тэгтээ юмыг нэг юм хэмжээнээс нь хэтрүүлэхгүй л байх хэрэгтэй гэж боддог. Ер нь тэгэл баланс гэдэг зүйл шүү дээ. Одоо шинэ хүмүүстэй танилцахтаа ч юм уу. Одоо өмнө нь ерөөс уулзж байгаагүй хүмүүстэйгээ одоо ингээл өөртөө чинь танилцаж мэлцаал явал ер нь бол танилцахтаа танаас гардаг тийм зан характер гэж байгаа юу? Одоо танихгүй хүн тань дээр ирээл ингээл хай май гээл би юм гэсэн ингээл тэнгүүд та яаж хүлээж авах вэ? Ер нь шинэ хүмүүстэй танилцахтаа ямар байдаг вэ? Байж бол хамгийн nice, хамгийн гоёор мэрэл хүлээж авахыг юм хичээдэг. Яад вэ гэхлээр хүнтэй танилцахаараа нөгөө хүнд анхны сэтгэл гэдэг зүйл байдаг штэ. Тэрийг би амар хүнд гүн үлдээх хэрэгтэй гэж боддог төрлийн хүн байхгүй. Тэнгүүд хүнтэй танилцаад миний аавс авсан хамгийн том бас нэг юм зүйл маань манай хүнтэй танилцаад сайн байна уу намайг тэр гэдгийг хичээд араас нь танилцахад таатай байна гэд. Тэгээ тэр хүнтэй анхны уулзалт дууслаа танилцахад таатай байлаа баярлалаа гэд. Орой болж ивэл сайхан амраарай гэд. Өдөр болж ивэл өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэд аав маань их тэгж цалдаг төрөл юм баггүй. Тэгээ би бас яг тэрийг өөртөө амжилтсаа суулгаж авсан. Ямар ч хүнтэй танилцахад таатай байна гэж хэлдэг. Тэгээд тухайн ингээ хүнтэй уулзаад дуусч байгаа уулзалт дуусах тодорхой шүү дээ. Дуусахад орой болж ивэл сайхан амраарай өдөр болж ивэл өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэд дуусгадаг. Тэр нь болохоор миний зүгээс байж болох хамгийн нөгөө нэг юм хичээж гаргаж байгаа одоо нөгөө нэг юм хүнд нөгөө нэг юм сайхан сэтгэл төрүүлэхийг хичээж байгаа зүйл байна байхгүй. Тэрнээс биш хүнтэй ирээд ямар ситүэйшнд ямар харилцаа үүсэж байгаа гэдэг ч юм аягүй чухал. Анхны уулзалт. Одоо хичээлийн чиглэлээр уулзж гин үү, ажлын чиглэлээр уулзж гин үү, эсвэл найзын маань найз нэг юм найзуутай ханг аут хийгээд сууж хахад уулзж гин үү гэх мэтчлэн ингээд ер нь тухайн ситүэйшн гэдэг зүйлнээс ялгаатай ингээл анхны харилцаа үүсдэг. Ерхэд бол байж бол хамгийн сайхнаар хамгийн аяараа байдлаар хүлээж авахыг хичээдэг юм. За одоо ингээд нийт одоо 4 жил биш 6 жил сурцсан тий. Тэнгүүд 6 жилийн хугацаанд ер нь бол одоо сургууль дээр янз бүрийн тэмцээн уралдаан ингээл 9 шидийн зохион байгуулагдсан шүү дээ. Тэр одоо зүйл бас анги
Тэгээд доод курс юу н хамаагүй тийм жоох юм драм маягийн зүйл болсон юм байгаа юу? Одоо ер нь тиймэрхүү юм тохиолдож ирсэн үү? Одоо сайн талаараа ч хийж болж штэ. Ийм хайр дурлалын драм ч юм уу? Эсвэл нэг талаараа ийм сөрөг драм ч юм уу те? Мэдгүй өстой санаанд орж байгаа юм алга. Нөө сургуулийн орчин дээр нэг тийм юм актив сурагчид байдэн штэ. Маш их сэтгэлтэй. Нөө нэг юм яг юм өөрийнхөө бүр яг ингээ үүргээ ухамсарлчихсан сурагчид байдэн штэ. Одоо оюутнууд маш одоо ингээ онд сурдаг яг чигээрээ ингээд бүх юмаа хийгээд ингээ явдаг. Би болохоор зүгээр яг сургууль дээр ирж ингээд нэг тийм үйл ажиллагаа гэхээс илүү ирж хичээлээ суудаг. Тэгээд угаасаа хөвчлэн ерөөдөө болвол би 18 настаас хойш ажил хийсэн байхгүй. Тэгээ надад ажил хийгээгүй жил сар гэж байхгүй. Тэгэхээр сургууль дээр ирж нөгөө нэг хичээлдээ суугаад тэгээ тараачууд ажил руугаа явдаг. Надад үнээр ингээд бусад зүйлд ямар ч актив байх угаасаа боломж байгаагүй, завч байгаагүй. Тийм л нэг тийм юм өстө үнээр бодогдохгүй. За тэгэл одоо нөгөө нэг хүмүүс одоо өөрийн чинь хараад яг намайг за энэ хүмүүс ингээ намайг ингээ хараад яг тэгж бодоосоо ч гэдэг юм уу одоо тийм боддог бодол байгаа юу? Тоо тийм юм байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Тийм ерөөсөө нөгөө нэг юм хүмүүс нөгөө нэг юм би энийг яг өнгөрсөн 7 хоногт ярьсан байхгүй нөгөө Маслоугийн сэтгэл судлал дээрээ үзэх. Маслоугийн үзэл баримтлалаар бол хүний анхдагч хэрэгцээнд бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ дайжил байдаг гэж ярьжсэн байхгүй. Тэнгүүд надад огт тийм хэрэгцээ байдаггүй. Би ерөөсөө ингээд нийгэм дээрч дээр албан байгууллага дээрч дээр бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нь одоо ингээ бусдад нэг байдлаар одоо ингээ хичээгээд бусдад таарах гад байна шүү дээ. Хүнд хүлээн зөвшөөрөгдөн гэдэг чинь тухайн хүн тодорхой хэмжээнд таарах гад байгаа гэсэн үг байхгүй юу? Ерөөдөө би бол хувьяасаа тэгж боддtiin. Тэнгүүд надад ерөөсөө огт тийм сонирхол байдаггүй. Одоо тэртэл дээр нэг тийм ач холбогдол огт өгдөггүй. Зүгээр л ингээд өглөө би ингээд 6 цагт босно. Тэр хүн намайг юу ч боддог байсан. Би тэр хүн таалагдсан ч бай, таалагдаагүй ч бай. Би 6 цагт босдог бол 6 цагтаа босно. Өдөр 5 цагт хардаг бол 5 цагтаа л харина. Яг тийм л гэж боддог. За тэгвэл одоо энэ 20 одоо бүр жоохныхоо үеэс яг одоо хүртэл яг ингээд амьдрахтаа хамгийн их таныг одоо ингэж өөрчилсөн. Одоо за би өнөөдөр ингээ Ариун Заяа гэдэг хүн өмнө ийм байсан. За одоо л ийм байхаа болий ч юм уу тий. Тэгж яг өөрчлөгдсөн үе байдаг уу? Ерөнхийдөө амьдралын яг ингэнгүүт нөгөө нэг бага нас ингээд хүний амьдралын суурахгүй юу. Одоо ингээл хүмүүс ингээл ярьдэн штэ би өстө бага насндаа тийм байсан, тийм асуудалтай байсан. Одоо ар гэр маань тийм байсан энэ гэдэг дэж штэ. Надад ерөөсөө тийм асуудал огт байгаагүй байхгүй юу. Ар гэрийн хувьд ч тэр сургуулийн орчинд ч тэр надад огт тийм нэг асуудал байгаагүй. Ерөнхийдөө бол багасаа амар юм нөгөө нэг юм нийгмийн идэвхтэй байсан утгагүй би. Одоо ээж аав хоёр маань хоёулаа намайг нөгөө нэг юм хувь хүний хөгжил талаас нь маш их анхаарсан хүмүүс байдаг байхгүй юу. Багасаа нэгдүгээр ангид ингээл хүүхдүүд ингээл хичээл ингээл сураал, үсэг сураал тэгж яхад намайг илүү цагийн татлаганд явуулдаг. Ангийнхаа маань гээ үсэг үзэж яхад би илүү нэг 2 үсэг үзсэн байдаг ч юм уу. Тэгж анхаардаг. Дээрээс маань бүр багаас маань ингээд намайг амар би ингээд амар бүжиглдэг байсан байхгүй. Тэг шүлэг уншдаг, уран жиргэн мэргээд амар их ордог. Тэгээ багада 6 настай охтууд оролцдог. Одоо байдгийсгийн сайн мэдгүй бяцхан мис гэж тэмцээн болдیں۔ Одоо Мис Монголиа шиг ижилхэн зөөр бяцхан мис гэж нэг юм жоох охтуудын тэмцээн болдог байсан байхгүй. Тэрэн дээр авьяасаа үзүүлдэг. Тэгээд энэ гардаг байлоо да. Хойж. Тийм тахгүй. Одоо би бүр тэртэл дээр ерөөсөө таг мартсан. Надад хідэн зураг л эдээ оролцож байсан. Тэгээ тэр бяцхан мисийн тэмцээнд аягүй их төвтэй оролцдог байсан. Тэгээ цоглог гэж студ байсан. Одоо Сарантын багшийн шав болж би тухайд ирээдүйд жүжигчин болно гэж амар их багтаа ярьдаг байсан. Тэгээд намайг тийм цоглог студид оруулаад амар их тийм тайсны урлагийн хичээл, бүжгийн хичээл, хэл ярианы хичээл гэх мэтчлэн аюу олон талаар намайг тэгж хөгжүүлж байсан. Тэгээд дээрэс нь намайг жил болго яг нэг юм актив нэг сургалтын цолгодог байсан байхгүй юу. Одоо би аюу олон жил хэлсэн байхгүй юу. Аюу сайн сэлдэг. Тэгээд дээрэс нь намайг яг оюутан болоод за одоо чамд ерөхийн нэг юм хоббинууд бай. Хобби гэж хэлэхэргүй зүгээр чам чадварууд үзсэн байгаа. Одоо миний охин өстой хоббитой бол гээд та маа ээж тэгээ би ярилцж байгаа талбайн теннисээр хичээлж эхлээд тэгээ талбайн теннис бол ерөөхдөө яг одоо миний хобби гэж ярьдаг байхгүй. Тэгээ ингээ харангууд багаас маань намайг ингээд ерөөсөө нэг тийм юм завтай байлгаагүй. Манай ээж одоо нөгөө нэг юм үеийнхэн маань ингээл гадаа тоглоол байрны гадаа ингээл тэгэл байж хахад би ингээд хичээлээ тарчаад гэртээ ирэлгээс хувцаслал цайгаа уужаал бассейн руугаа явдаг. Тэгэл бассейнаа тарчаал гяс ирэл гэртээ ирэл нэг хэдийн хилэн дээр нэг 2 3 үг цээжилт юм яа. Эсвэл тэгэл тэгж байж байгаа л олон дүрдэн хүн чинь тэгэл ингээл бужигнаал дүүнрээ хараад цэцэрлэг сургуул гээл ингээд байж идэл миний өдөр өнгөрчдөг. Яг тийм байсан. Яг тэрний
давуу тал нь гэх юм уу яг тэр ийм школоор явсаар агаад оюутан болоод хүртэл тэр школороо ингээд ажил хийгээд айгүй завгүй байсан учраас нэг тийм амар амьдрал бүр ингээд амар юм апдейт хийгээд нэг тийм тэгээд байсан зүйл бол байхгүй. Одоо ер нь тэр хэмнэлтэд дасцсан л юм байна тий. Цаашдаа ч гэсэн тэгээ явал зүгээр л юм байна гэж бодлоо. Ер нь бол яг тийм. Гэтэ яг нөгөө нэг яг намайг яг хувь хүн талаас нь өөрчилсөн гэх юм бол нөгөө нэг би ингээд амар юм тумач нээлттэй хүн байсан байхгүй. Нөгөө нэг юм бүх хүнтэй ингээд амар nice амар ингээд бүр айгүй ингээд ийм харьцдаг байжгаад тэнгүүдээ сүулдээ тэрийг ингээд анзаараад за хүн ер нь дэлгэсэн ном шиг байх маш буруу юм байна гэдгийг яг 12 дугаар ангитай л 11 дугаар ангитай ч үлээ яг оюутан болохоо өмнөхөн ойлгож байсан юм. Тийм үү. Тэгээ юунаас болж ойлгов? Яагаад бодож ойлгов? Ер нь ингээд яг надад анзаарчихсан зүйл маань гэх юм бол манай өвөө надад тэгж хэлсэн байхгүй юу? Битгий их ярих юм бол айгүй үн цэнэг байдгийн. Тэгээд баг ярихдаа товчхон яр. Тэрийгээ бодож жагаад 10 өгүүлбэрээр биш нэг өгүүлбэрээр хариулсан. Хоёрыг үн цэн шал хоорондоо ондоо байдаг юм а. Дээрээс нь маш их бод гэж хэлдэг байхгүй юу? Бодож жагаад яр гэж хэлдэг. Тэр нь л хоороо надад амар зүг санагддаг. Маш их айгуу гоё хэлсэн биз дээ. Их баг яр. Идвэл их сонсох юм байна. Их сонсоод баг яр. Тэгээд одоо энэ хүмүүлийн ер нь бол хүмүүнлэгийн ухааны их сурвал одоо ер нь бол хүүхдүүд сүүлийн үеийн хүүхдүүд ер нь дандаа хүмүүнлэг рүү л орж ирээд энэ миний харж байгаагаар тэгээ гайгүй оноотой нь өөр сургууль гадагшаа дотгошооч байт юм те. Тэгээ ер нь сүүлийн үеийн одоо энэ залуучуудын сонголт тэгэл одоо яэш үхүү болох уу те их сургууль ер нь сурсан жаалаа байсан жаалаа гэдэг юм уу. Тийм бодол дээр яг юу гэж боддөг вэ? Сургуульд сурсан дээр зөв гэж боддөг. Миний талаар миний яг өнцгөөс их юм бол би бас сургуульд нэр дуртай ч гэсэн дургуйч гэсэн сураад төгсчих гэж боддог байхгүй юу? Ер нь хүүхдүүдийг. Тэгвэл таны бодол яг ямар вэ? Одоо яг наадах чинь яг нөгөө нэг юм байхгүй юу? Боловсролыг огт үгүйсгэх ёсгүй. Нийгэмд бүр ямар ч чатан дээр ямар ч хүн хичнээн боловсролтой ч боловсролгүйч бай ямар ч хүн очиод хүнд чи их сургуульд сурж яадیں۔ Их сургууль сурж агаар тэгчээ чи ингэчээ гэж хэлэх хэрхэн ч байхгүй. Дээрэс нь яг саяны хэлсэнчлэн тэр болохоор зүгээр юм наад захын амьдралын нөгөө нэг юм ухаан дээр яригддаг асуудал байхгүй. 12 дугаар анги төгсчөөд шууд амьдрал дээр гарч байгаа 4 жил их сургууль суралцаад амьдрал дээр гарч байгаа хоёр практик хөвшил ялгаатай хоёр гарна. Их сургуульд байгаа үзэж байгаа бүх хичээлүүд, их сургуульд байгаа сууж байгаа нэг семинар болгон хүнд буцаад эргээд амьдралд нь хэрэгтэй. Яагаад гэвэл их сургуулийн боловсрол яагаад надад ингээд чухал санагддаг вэ гэхлээр миний бодлоор 10 жилдээ бид нэр зүгээр ээж аавынхаа хүүхдэн байдаг бол их сургуульд ороод бид нэр 18 нас хүрээд насанд хүрээд өөрийн гэсэн бодолтой болоод хувь хүн болоод төлөвшөөд нийгэмдэр гараад ямар нэгэн харилцаа үүсгэхэд том хүний сэтгүүгээр ханддаг болсон байдаг гэж би боддог байхгүй анзаарсан бас. Тэнгүүд яг тэр зэнийг ингээд том хүн болж байгаа төлөвшөж байгаа хувь хүн болж байгаа тэр үе дээр нь их сургуулийн боловсролыг заавал эзэмших хэрэгтэй. Тэр бол хамгийн чухал тий. Заавал магистр ч юм уу доктор профессор хийх гээд байх шаардлага байхгүй. Зүгээр эсвэл өөрөө хүсвэл олон дигри эзэмшээд олон бүр ингээд доктор профессорын хэмжээнд очиод өөрөө ингээд төгс суралцаад эзэмших тэр мэдлэгийг эзэмших тэр бол хинч үгүйсгэх бас ирэх байхгүй. Гэтэ их сургуулийн боловсролыг бол би заавал бүгд эзэмших ёстой гэж боддог. Тийм ер нь тийм тий. За тэгэхээр одоо сая хэлсэн шүү дээ. Ингээд нөхөртэй болсон. Нөхөрт гараад одоо 1 жил өнгөрсөн байна тий. Тэгвэл нөхөрт гарсан ариун заяа, нөхөрт гараагүй байсан ариун заяа хоёрын хоорондох ялгаа. Ер нь одоо оюутан мөртлөөсөө одоо ингээ хурмаа хийн гэж бодож байгаа чинь бас айгүй тодорхой хэмжээ том болсон маа шүү дээ. Тэгвэл одоо төгсөөд хурмаа хийн, одоо тэгвэл нөхөртэй болсон ариун заяа, одоо өмнө нөхөргүй байсан ариун заяа хоорондын ялгаа. Ер нь юу вэ? Би ерөөдөө бол амар амгалан төрлийн хүн байхгүй юу? Амгалан тийм маш амгалан тэгээд ерөөдөө өнөөдрийг хүртэл бүр айгүй бардам амьдэрсэн. Цаашдаа ч тэгж бардам амьдрах байх гэж боддог. Айгүй амгалан төрлийн хүн. Тэгээд нөхөртэй болоод яг өмнө нь байсан ариун зай болохоор нөгөө нэг юм айгүй ширүүн хүн байсан байхгүй юу? Одоо нөгөө юм юмд ингээд шийдвэр гаргалт нь ингээд ийм амар хурц шийдвэр гаргадаг ч юм уу? Эсвэл ингээд ер нь нэг юм хүнтэй суугаад нэг тийм юм гэр бүлийн харилцаанд орохоор эмэгтэй хүн угаасаа нэг юм зөөлрчдэг юм шиг санагцсан. Одоо нэг юм хажууд байгаа хүнээсээ шалтгаалаад манай нөхөр маань болохоор их тийм юм дуугай, буур сууртай, юмд нэг олон юм яриад байдаггүй. Тийм төрлийн хүн байхгүй юу? Тэгээд хамт байгаад байхаараа ингээ уусчдаг. Тийм тэгэл ер нь бол айгүй зөөлхөн болсон.
айгүй буур суурьтай болсон. Ер нь бол яг гэр бүлийн харилцаа гэдэг зүйлд ороод өмнөхөө бодвол илүү буур суурьтай болсон л гэх юм уу. За тэгвэл одоо 4-р курс ер нь жоохон ачаалттай л байгаа тий. Тэгэнгүүт ингээд гэр бүлтэй одоо нөхдөд тустай амьдардаг гэсэн үг шүү дээ нэг гэрт. Тэгэнгүүт нөгөө аав ээжийн гэр гэж бас байгаа шүү дээ. Өөрийн төрсэн гэр тий. Тэр гэр нөхөртөөгөө амьдарч байгаа. За тэг хичээл ер нь өдрийг ер нь яаж өнгөрүүлж юм? Ер нь өглөө аль болох их тосхыг хичээдэг. Тэгээ өглөө угаасаа яг 6 юм уу 7 гэж босоод өглөө йогт явдаг. Тэгээ йог маань ерөөдөө нэг гэртээ маань ойрхон учраас нэг 6 гэж босоод ерөөдөө нэг тэ өглөөний цай маа нэг өндөг усмасаа эргүүлээд явж итэл нэг 7 болол тэгэл йог руугаа нэг 8 гэж орол скейл тараал дуустдаг. Тэгээд ерөөдөө йога тараал тэгэл тэр өдрийн яг ингээд нөгөө нэг рутин эхэлж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө нэг өглөөний цайгаа уусан ч гэсэндээ гэрте орж ирээд давхар гэр бүлийнхаа хүний өглөөний цайг заавал бэлдэж уулгаж ажилтан гаргана. Тэгээ хичээлдээ явна. Тэгээ хичээлээ тараад орой ирнэ. Орой ирээд мэдээж бас нөгөө оройны хоол гэдэг зүйлийг бас хийн. Тэгэл ерөөдөө яг нэг юм гэрийн эцэгтэй нэг юм хэмнэлтэй л болцсон байгаа. Одоо гэрийн эцэгтэй хэмнэлтэй. Энэ нэр нь гоё юм өөрт чинь. Ер нь гоё байгаа. Өргөсчихсэн болохоор тийм 12 дугаар ингээд төгсөөд 18 настайгаас хойшоо тасралтгүй 6 жил ажил хийгээд битүү ингээд гадуур ингээд явдаг байсан хүний хувьд хэлэхэд надад энэ нь ингээд маш гоё байгаа. Би нэг сарч ингээд гэртээ ажилгүй амарч үзег байхгүй. Хамгийн ихдээ би 7 хоног л амардаг гэсэн үү. Яг нөө наадмын амралтаа тэг найзуудтайгаа нэг юм зугаалгаар зун явдаг ч юм уу. Миний амралтыг тэр л ясан байхгүй. Тэг би өөрөө тэгтээ ажил хийхдээ маш их кайферч идэг байсан. Өөрөө ажил их маш их дуртай байсан. Тэрэндээ нэг тийм дарамт болдоггүй. Тэрэндээ нэг тэгж амар төртгөө олон жил ажил хийгээд тэгээ явсан баг. Тэгээд аюул олон жил ажил хийсний дараа ингэж ирж байгаа амралтаа ингэж гэрцүүлж байгаа учраас надад амар гоё байгаа. Яг нөө ажил хийдэг амар завгүй байхдаа би яг ингэж утгуулсан байхгүй багтууч ингээл хөөх гоё юм аа ингээл өглөө босоод ажил хийдэг байхдаа бол би яг орой 8 гэж тарчаад талбай хийсэндээ бол явдаг байсан. Хажуугаар ногт хоббигоо орхиж болохгүй. Тэгэхээр юм бол хоббигоо орхиод ч юм уу эсвэл нэг өөр нэг дуртай нэг хийх зүйл хитний ажиллаа дуртай байлаа ч гэсэн өөр бас нэг хүн нэг таашаал авдаг кайферч хийдэг зүйлтэй байхгүй бол хүн болдог байхгүй. Тэгэнгүүт би яг хоббигоо хөөгөө талбай хийсэнд бол явдаг байсан. Тэрнийхээ хажуугаар ингээд бодонгууд хөөх гоё юм аа ингээл бусад хүмүүс өдөржингөө хийх юмгүй гоё унтаал ингээл бороо авч байгаа ингээл хараад цанхороо стори хийгээл тэгэл гараад кофе авч угаал хийх юм байхгүй уулзах найз байна уу найзаа хаана байгаа гэл ингээл хүнрүү хичээл ингээл байж юмсан гэдэг ингээд байг боддог гэсэхгүй. Тэгээд тэр хүсдэг байсан амьдрал маань одоо ирсэн байгаа учраас амар гоё байгаа. Нөгөө нэг тийм амар ач холбогдлууд тэгж хийх юм байхгүй. Тэгээ ингээл заавал байвал ингээл гараал явцдаг. Хийхмээр байгаа юм а хийгээл явцдаг. Яг тийм чөлөөтэй байгаа, завтай байгаа учраас тэр нэг гоё байгаа чөлөөтэй байгаа. Өмнө тэгэхээр ер нь ажил хийдэг байсан. Тэгээд оройн хоббигоо хөгжүүлэх гэсэн хэрэг өглөө нь хичээлдээ явна тий. Тэгээд ажил тэгээд хобби тэгвэл бүр амар завгүй ер нь амьддаг байсан. Тэгээд одоо тэгэнгүүт бас нэг жоохон амьсгаа авах тийм үе дээр ирсэн. Тийм ээ. Одоо сургуулийн орчинд ч бай, одоо залуучуудын, найзуудын, нөхрийн гэр бүлийн хоорондын ч ер нь зөрчилдөөн дээр яг яаж ханддаг вэ? Хоорондоо ингэ зөрчилдөхгүй байна гэж юм бол байхгүй шүү дээ, тийм. Бүх ямар нэгэн ажлын байр сургуульч бай, хоёр найзын хооронд зөрчилдөө маргалтай гэдэг зүйл ерөөдөө үүсчил байдаг. Тэр болгон дээр ингэж зүгээр л яг би яг маш их боддог. Ингээд за энэ удаа би буруудчихв, нөгөө хүн маань төрөгччихв. Би нэг хүнтэй таарахгүй байвал би тэрийг хэвэн гэж боддог байхгүй юу? Хоёр хүнтэй таарахгүй байвал би надад асуудал байна гэж боддог байхгүй юу? Тэгэхээр би хоёр хүнтэй таарахгүй байгаа тохиолдолд надад нэг их гарч байгаагүй. Тэгэхээр тийм тохиолдол гарвал яг бүр ингээ анализ хийж, дүгнэлт хийж, өөр дээрээ ажиллаж яг тийх баха. Тэрнээс шил нэг хүнтэй таарахгүй байж бол үдчихсэн тэрнээс шил ойлгохгүй ч юм үл ойлгохгүй байж үдчихсэн. Одоо хүмүүст таалагддаг зан чанар. Одоо таны одоо чинь Ариун Заягийн энэ зан чанар нь л ингээ гоё шүү ч гэдэг юм үү те. Тэгж магтдаг талаараа тийм зан чанарт хүмүүс танд хэлжсэн үү юм? Би болохоор хүнд нэг их магтуулагч дургу, нэг их муулуулагч дургу байхгүй. Ерөөдөө огт ярихдаггүй байхыг их хүсдэг. Хүнд нэг яриулахгүй байхыг нэг юм ач холбогдол өгч нэг тэгж юм хүнд муулуулж яриулах дургу, сайлуулж яриулах дургу. Хүн яг яах гэж тэгж их магтаад байгаа юм нэр бас надад их санагддаг. Гэтэ ерөөдөө хүмүүсээс ерөөдөө ихэвчлэн сонсдог гэх юм бол шудраг гэдэг үгийг их сонсдог. Гэтэ тэр нэм шургуу мургуу тийм талаараа биш зүгээр л шудраг ингээд тэр тал дээр л магтаал их авч ирсэн байна. Тийм. За тэгэл одоо жоохон мэрэгжил рүү нарчъя. Сэтгэлч мэрэгчлэр ороод
дадлага хийсэн л ах тий. Ер нь дадлага хийсэн, ярилцлага ингээл бүгдийг л хийж үтсэн баг. Хамгийн ийм хөгжилтэй түүх байдгүй. Яг энэ мэрэгчлэр яагаад бэстэ тэгээд гээл хамгийн анх сайтад ороод дадлага хийгээд ингээд 4 жил суугаад аливаа мэдээлэл ярилцлага сурвалжлага бүх юм дээрээс их сурвалж гэдэг зүйл маш чухал шүү. Их сурвалжаа байнга авах хэрэгтэй гэдгийг сонсож хамгийн анхны сурвалжлага дээрээ би талбай дээр болж байгаа багш нарын ажил хаялт намрын тэрийг сурвалжсан байхгүй юу. Тэгснээ зураглаачтай явчаад би их сурвалжаа авах мартсан юмсан. Тэр л надад ингээд амар хүнд тусч ирсэн ингээд бүхэл өдөржингөө ингээд амар олон багшаас гуйгаад яриа өгчөж түүгээд аваад нөгөөдгөө текстээ бичээд ингээд сэрүүлээд тэр чин тийм амар юм биш үү. Тэгж байгаа зураг мурагтайгаа хавцаргаад ингээд арай игээд юу яасан чинь редактор маань их сурвалжтай ханага энэ хин гэдэг багш ямар сургуулийн багш гэдгсэн чинь би их сурвалж авах мартсан. Тэр ийм хөвгтэй гэхээсээ илүү амар сургамж болсон тийм зүйл. Одоо баг хизээч их сурвалж гэдэг зүйлийг баг мартахгүй. Тэрнээс хойш дахиад нэг дадлага хийсэн. Тэгээ тэрэн дээр их сурвалж гэдэг зүйлийг бол оруулж өгсөн баг. Яг дадлага хийхдээ одоо ямар телевизэд ер нь дадлага хийж үзсэн үү? Үзээгүй байгаа юу? Үгүй үзээгүй байгаа. Тийм ер нь багш нар телевизэд хийвэл яг за телевиз бол окей сайн байна гэдгүү эсвэл сайт илүү дэжгүй оновчтой байна гэдэг юм болов уу? Тухайн оюутан өөрөө яг ямар чиглэлээр явж байгаас шалтгаалдаг юм болов уу гэж үзсэн. Би болохоор өөрөө яг бичих суурьтай байхыг хүсдэг байхгүй юу? Одоо зөвхөн нийтлэл суурьтай, нийтлэл бичдэг эсвэл зүгээр ингээд бичдэг суурьтай л байхыг ер нь илүүд үздэг. Тэнгүүд бичдэг суурьтай байхыг илүүд үздэг учраас багш нар ингээ асууж штэ дадлага хийхэд за чи телевиз тиймээр ээ нүү, сайт тиймээр ээ нүү, сонин тиймээр ээ нүү, радио тиймээр ээ нүү өөрөө шийдгээд тэнгүүд би бичмээр байгаа учраас би тэнцэнс бичих тал дээр дадлага хуримтлуулмаар байгаа учраас бичих дээр сонирхолтой учраас сайт руу хөвчлээ явж дадлага хийсэн. Сайт руу. Харин тийм ер нь бол сүүлийн үед бол телевиз дээр дадлага хийхийг ер нь жоохон дэмждэггүй болсон билий. Аль болох сайт майт гээл тэгдэг болсон байна лээ. За одоо 4-р курс одоо өөрөө 4-р курс төгсөж чинь одоо дөнгөж элсэж орж ирж байгаа 1-р курсын хэмдэ жоохон хэлмээр байгаа үгүй нөө. За одоо тэрэн дээрээ л ингээ хичээгээрээ энэ дээрээ ингээ хандаарай ч гэдэг юм уу. Ерөөсө бүр ямар ч оюутанд ойлгомжтой нэг юм байхгүй юу? Огт хичээл таслаж болохгүй. Хичээл таслах юм бол угаасаа муу сурна. Хичээл таслахгүй сууж байгаа семинар болгон дээрээ сууж байгаа, лекц болгон дээрээ сууж байгаа оюутан хизээж тэр хичээл дээр өнөж байхгүй. Хизээж муу сурна гэж байхгүй. Семинар дээр худлаа өнөн ороод бүр ойлгодгүй дургу хичээлээ сонгоод хүчээр орцсон ч бай. Семинар дээр нь суугаад, лекцэн дээр нь суугаад, номын дуугийг сонсоод явж байгаа хүн тэр имийг бүр үнэхээр л бүр ийм тархины хувьд ч тэр ингээд тодорхой хэмжээнд өөрчлөлттэй л биш болвол ер нь тэгээд тэр хичээлийг ойлгоод хийгээд явчихдаг гэж бол боддог. Тэмцээс хичээлээ битгий таслаарай л. Одоо оюутан болоод ингээд найзуудтайгаа ингээд тийшээ аялах ч юм уу тий. Тиймэрхүү ер нь ангийнхантайгаа хэр их нийлдэг байсан бэ? Ангийнхантайгаа ер нь ингээд айгүй юм nice харилцаатай. Бүгдээ хоорондоо манай анги ингээд цөөхөн хүүхдтэй учраас бүгдээ хоорондоо биендээ амар хайртай. Амар ингээд чухам бусад ангийнхаа шиг ингээд уулзаал учир зүггүй өдөр шөнөгүй ингээд хамт байгаал тэгдэггүй ч гэсэндээ хоорондоо биендээ амар хайртай, амар амьнэгтэй байдаг. Ангаараа хизээч нэг мэдээлэлээс хоцрооно гэж байхгүй, нэг хичээл дээр унаана гэж байхгүй амар тусалдаг, дэмждэг. Манай ангийнхаа ер нь бүгдээ тийм. Эсхүүгттэй гэдэг утгаараа тийм хоорондоо эсвэлээ бүр амар амьнэгтэй. Тэгэл хичээлдээ нэг нь ирэхгүй байх юм бол чи өстө ирээж бариач одоо суугаач чи бити таслаад бай. Тэдэн цагийн тастаа олчвол суулахгүй гэж илээ шүү гэл чаглаад байгаа нэгэндээ амар анхаарал тавьдаг ч юм эсвэл нэг нь ингээл жоохон ар гэр асуудалтай байх юм бол яаж ийж тэгж гэнэ үү би тэд туслах уу ч гэдэг юм уу. Эсвэл нэг нь жоохон боломжгүй болоо хичээлээс хоцрох чивэл ингээл сэтгэл гаргаал ингээл юм юмнаас нь хийлзээл туслаад дэмжээл. За чи манай багт орчихоо. Тэгээ юмнасаа хийлцэж идэх чинь гэж чихэн тэгдэг. Нэр нь коллектив айгуу сайтай юм дээ. Одоо төгсөж чинь тэгээд ер нь одоо өдөр тутмын амьдрал их гоё болсон гэсэн шүү дээ. За тэгвэл одоо өдөр тутамдаа байнга хийдэг яг нэг зүйл байна уу? Бүр байнга хийдэг. За энийг хийхгүй л бол ингэж чадахгүй юм даа гэдэг ч юм уу. Тэг би бол өглөө бол заавал ингэж тийм хүн болгоно л хийдэг ахaltaа. Тэг би өглөө бол заавал нэг тийм хар кофе уумаар идэхгүй. Тэгэхгүй бол тэр өдөр тэгэл нэг юм зорилттой юм сонин юм шиг санагддیں۔ Тийм өдөрт яг ингэ заавал нэг юм хийх ёстой гэдэг тийм
баримталдаг юм байна уу? Өдөрт бүр яаж ч ядарч исэн, яаж ч завгүй байсан. Заавал өдөр нөгөө нэг ланчны цагаараа бүр яг ланч болохоор хоол идгийг хичээдэг. Өдөр цай яаж ч ингээд бүр ядарсан нөгөө өмнө нь оюутан болохоос өмнө ч гэсэндээ тиймсэн байхгүй юу? Өдрийн хоолыг хизээч алгасдаггүй, өглөөний хоолыг хизээч алгасдаггүй байсан. Ерөөдөө бол яг өдөрт нөгөө нэг идэж ууж байгаа юмдаа л их анхаарахыг ер нь хичээдэг дээ. Өглөө сэрээд үлэн дээр нэг ганц хаяг бүлээн ус уужахыг илүү хичээдэг тийм. За бүр яг хийхгүй болдгоо гэх юм л яг тэр л юм байна. Өглөө үлэн дээрээ бүр яг нэг аяг бүлээн ус уудаг. Тэрийг бол бүр хөдөө бүр усан тасарсан газар байсан ч олол учир нь олол уунал байх. Нэгдүгээр курсын одоо өөрийгөө одоогийн байгаа ариун заяагаас юугаараа өөр гэж боддог вэ? Одоо хоорондын ялгаа өөр. Нэгдүгээр курст байсан тэр ариун заяагийн хүсдэг байсан тэр хүн би өөрөө яг болцсон сууж байгаа юм болов. Би яг тэгж боддог. Одоо ингээд жоохон бахтай ингээд боддог гэсэн тийм. Жоохон бахтай ингээд бид нар боддоо штэ. Том болоод би өстой тийм л ихч болно. Том болоод би тэгжил амьдрын гэж боддоо штэ. Би багада яг хүсдэг байсан. Яг тэр нэгдүгээр курст хүсдэг байсан. 12 дугаар ангидаа төгсөөд би ирээдүйд тэгж амьдрандаа гэсэн чиг баримж хардаг байсан. Би яг тэр амьдралаараа өнөөдөр амьдардаг байхгүй юу? Тэгэхээр ингээд маш сэтгэл ханамжтай байдаг. Одоо байдаг. Тийм бүр ингээд өглөөс ирэх болгондоо л би яг өөрийнхөө хүсдэг байсан амьдралаараа амьдардаг. Орой унтахдаа өөрийнхөө унтахыг хүсдэг байсан. Багтаа мөрөддөг байсан, орон дээрээ унтдаг. Өглөөс ирээл яг багтаа боддог байсан шиг яг амьдардаг учраас тэр нэгдүгээр курсын ариун заяа бол хэрвээ намайг өнөөдрийн намайг харсан бол баярлах байсан байх гэж бодож байна. Энэ амьдралдаа одоо харамсдаг зүйл байгаа. Одоо ганцхан зүйл дээр ч юм уу би энэ дээр л ингэчихвэс юм даа ч юм уу амьдралдаа харамсдаг зүйл байдаг уу? Би нөгөө нэг юмэг айгүйх боддог гэж хэлсэн шүү дээ. Өвгөөснээс хойш. Тэгээд бодох гэдэг үгийг их чухал гэж боддог байхгүй юу? Бодож байгаад ярихад, бодож байгаад асуухад, бодож байгаад хариулахад нэг тийм хүнээс алдаатай үйлдэл үг гардаггүй гэж боддог байхгүй юу? Тэнгүүд шийдвэр гаргахад бас би асар их боддог байхгүй юу? 1 хоногоор нөө 2 хоногоор нөө магадгүй 10 20 хоног нэг сар бодсон ч хамаагүй. Би бодож байгаад шийдвэр гаргадаг. Тэр гаргасан шийдвэртээ өмнөж байхын тулд би эргэж хардаггүй байхгүй юу. Тэнгүүд би одоо харамсаж ин гингүүд би өнгөрсөнд гаргасан өөрийнхөө шийдвэрт эргэлзэх болчоод эргэж харах болчоод өөрийгөө нэцэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр юм ч харамсдаггүй. Би өнгөрсөнд байсан болсон бүх зүйлсийг яг миний алдаатай зүйлс ч гэсэн байдаг. Дунд нь би өөрөө буруу бодсон болохоор ч юм уу алдаатай төрөгцөн шийдвэр гаргасан болохоор ч юм уу эсвэл надаас шалтгаалаагүй гадны хүчин зүйлсээс нөлөөлсөн болохоор ч тэр юм уу босон зүйлсээ догт харамсдаггүй. Яг тэгэхээр тэр бүх алдаанууд тэр бүх туршлагууд нийлээд өнөөдөр энэ сууж байгаа намайг яг болгоцсон байгаа байхгүй. Тухайн үед би яг тэр алдааг гаргаагүйсэн бол нэр би тийм ухаарахгүйсэн штэ гэсэн зүйлсүүд ч айгүйх байдаг. Тэгээ тухайн үед ямар хацаар би тийм сонголт хийгээд өнөөдөр энд байж байгаа юм бэ гэж боддог зүйлсүүд ч хүн болгонд байдаг. Тэгэхээр би ингээд бас яг ингээд адилхан эрэгтэй хүн гэж би нэг чиглэж ярьдаггүй байхгүй яа. Тэгэхээр би эрэгтэй хүний оронд байж үзэг учраас эмэгтэй хүн байж үзсэн өөрөө жоох охин байж үзсэн учраас өмнө болсон зүйлсийг зүгээр л яг өнөөдрийн өөрийгөө гэж бодорой л гэж боддог байхгүй юу. Хэрвээ өнгөрсөнд байсан алдаанууд, өнгөрсөнд байсан тэр туршлагууд, өнгөрсөн чамд муухай хандсан хүмүүс, сайхан хандсан хүмүүс байгааг бол хизээж өнөөдрийн чи өдөө зэрэгтэй ухаарад, өдөө зэрэгтэй байгаад амжилттай ч бай, амжилтгүй бай, өнөөдрийн чи хизээж байхгүй байх гэдгийг л амир ойлгох гэж боддог байхгүй юу. Тэгэхээр яг гоё одоодоо л амьдрд юм тий. Өнгөрсөндөө өөр нь харахыг хүсдэг. Ирээдүг бол маш их төлөвлөж төсөөлт юм тий. Бичлист энтриг бол бүр түмэж хачиж бүглөө хийж мэддэг. Тэгвэл 12 сарын 31 юм болохоор за ондоо юу гэж ич юм чи тэрэн дээр амар төлөвлөгээд байна тий. За тэгвэл амьдралдаа хамгийн их бахархдаг хүн байгаа юу? Бахархаж хайрлж хүндэлж явдаг хүн. Өөрөөрөө хамгийн их бахархдаг, хайрладаг. Тэрнээс гадна яг өнөөдрийн намайг яг бүтээлсэн, яг суурин тавилсан гэдэг утгаараа ээж хоёроо маш их бахархдаг. Яг надад ингээд яг миний яг ингээд яг үлгэр дөрөл манай ээж маань ахгүй юу? Ингээд манай ээж ерөөсөө ингээд хүнтэй суугаад яг ингээд traditional wife маягаар ингээд яг гэртээ суусан эмэгтэй хүн байдаг. Хүнтэй сууснаас хойш огт ажил хийгээгүй. Тэгээд 4 хүүхдээ ээж тэгж яхад би ээжийг яг 23 жилийн хугацаанд өнөөдрийн хүртэл би нэг ч удаа сэгсрүүстэй байх нь харж байгаагүй. Ямар ч нөхцөлд ямар ч газар үргэлж үсээ цэмтгэр самандаг, үргэлж гутлан цэвэрхэн байдаг, хуруугаар нь үргэлж цэвэрхэн байдаг. Тэгээд тийм учраас ээжээрээ бас маш их бахархдаг ааваасаа гадна. Ер нь гэр бүлээрээ ээж хоёроор л маш их бахархдаг юм байна да. Төлөж тийм гоё эмэгтэй хүний хүүхд юм чи мөр л амар гоё яг ээжгээл бай гэж боддог юм дээ бас юу юм талаараа. Тийм. За тэгвэл өөрийгөө 3 үгээр тодорхойлбол одоо яг юу гэж тодорхойлмаар ариун заяа би 3 үгээр гэв. Ста бодож байгаагүй юм байна. Тийм энэ асуултыг бол ер нь
баг хүн болгоно л асуудаг байх гэж би боддیں۔ Тийм ерөөсөө тийм хүн болгонд л ирээд байдаг асуудал байна л да. Тэр над дээр ирүүл бай тэгж хариулна гэж ерөөсөө бодож байгаа юм байна. Аа. Ямар ч талаар яаж болж шүү дээ. Би бол 3 үгээр намайг хэлвэл би ийм гэл. Охин, эхнэр ирээдүйд ээж болох учраас ээж гэдэг 3 үгээр л тодорхойлно. Миний амьдралын хамгийн үн цэнтэй гэж боддог 3 зүйл маань баггүй. Ээж аавынхаа охин байгаа нь миний хувьд хамгийн үн цэнтэй талархууштай хамгийн бахархмаар зүйл. Тэр хоёр мундаг хүний хүүхэд байгаа нь. Дээрээс нь нөхрийнхөө эхнэр байна гэдэг нь бас миний хувьд бас нэг бахархмаар зүйл. Ирээдүйд ээж болох учраас ээж байна гэдэг нь тухайн үед бас миний хамгийн бахархмаар зүйл байх. Айгуу содан сонирхолтой бас 3 үгээр хэлж байна те. Би эмэгтэй хүн штэ гэдэг шиг тийм ээ. За тэгвэл одоо юм гой мүүдтэй үе байгаа шүү дээ. Хаан ч гэсэн те сургууль дээр нөө гадуур нөө хамаагүй. Тэр гой мүүдийг унгаадаг зүйл байдаг уу танд? Одоо хүмүүс ингээд гой та ингээд ян гой явж ангууд одоо өөрөө айгуу гой явж ангууд ингээд хажуунаас ингээд амар гинт тэгээ мүүд унгааж орж ирдэг тиймэрхүү зүйл байдаг уу? Тэнгүүд би нөгөө нэг сэтгэл хөдлөлөө айгүйх барьж сурсан төрлийн юм баггүй юу? Миний өөртөө хамгийн их чиста чадсан юм шүү гэж хэлэх юм бол айгүйх сэтгэл хөдлөл айгүйх дарж сурсан уу? Юм савлгааддаг төрлийн юм баггүй юу? Барагтаал бол нэг тийм юмд ууралж орилж гашгачаа тэгээд баярлсан ч гэсэндээ стамстаа гэл ингээл орилж мэрлээд ингээд идэггүй. Тийм болохоор нэг тийм миний тгийж мүүдийг нэг эвдэх юм гэж ер нь их гарч ирдэггүй. Тухайн өдрийн миний сэтгэл зүй би өглөөс ирээд би өөрөө л их тухайн өдрийн сэтгэл зүгээ ингээд шийдэж авч явдаг байхгүй. Нэг жоохон онцгүй юм болох гээд байх юм бол гэл шууд ингээл бодол тэр талаар бодохоо шууд болоо орчдөг. Ерөөдөө тийм үү. Тийм төрлийн юм тий. Хүнтэй анх одоо буруу ойлголттой байгаад дараа нь өөрөөр харсан тухайн үе хүний одоо эн чинь ийм хүн байсан юм биш үү гэдэг ч юм уу тэгж харсан үе байдаг уу? Хүн болгонд л тэгж нэ алдсан тийм анхны бодол байдаг баха. Нөө хүмүүс хөвчлэн тэгж яриад байдаг шүү дээ. Нийт хүмүүсийн 23% ч гэлөө анхны сэтгэл алддаггүй 100% үнэн байдаг гэж боддог гэд. Би болохоор анх яа тэгж боддог байсан байхгүй юу? Анхны сэтгэл нэг зөрдөггүй юм дөө гэлээ гэж боддог. Тэгээ одоо болохоор огт тэгж боддоггүй. Аль болох хүнтэй ингээд нэг юм хөвтэйхэн ойлголцчихыг нэг хичээдэг. Ямар ч хүнтэй байсан нэг юм. За тэр хүнийг тиймэрхүү яж болно. Чи тэр хүнтэй тэгж харьцахгүй л байхад болоо гэж боддог байхгүй юу? Тэгсгээд ингэсгээд нэг юм өнгөрөөгөөд ингээд орхижуул зүгээр гэж боддог. Ер нь ямар ч хүнтэй байсан эмпати чадвар айгүй хүндэртэй байх хэрэгтэй гэж боддог болсон байхгүй юу? Тэгээ ямар ч хүмүүс нэг юм ойлгохыг илүүд үздэг болсон. Тэгэхээр нэг юм тухайн үедээ эхнийхээ ер нь анхныхаа уулзалтан дээрээс л ер нь хүнтэй хөвтэйхэн ойлголцоод ингээд жоохон буруу ойлголцоход юм бол тэрийгээ яс ингээд тэр буруу ойлголцлоо тайлаа засаад ингээд явахыг ер нь хичээдэг. За одоо нэг юм хүн болгонд нэг юм дүр гэж байдаг шүү дээ. Одоо ингээд сургуулийн орчинд бол би юм чимээгүй төрлийн хүн ч гэдэг юм уу. Тэгэнгүүт гадаа ингээд гарахлаар за би гадаа бол ийм дүртэй хүн болгоо юм дүртэй гэж би боддог байхгүй. Одоо нэг нүрний цаана ингээд өчнөө олон дүр хүн бол гаргаж чадхаар тэгэнгүүт таны одоо найз нөхдийнхөө тий сургуулийн орчинд гэр бүлийнхээ орчинд ямар дүртэй байдаг вэ? Дүр гэж юу байдаг вэ танд? Яа, бистэ яг хүн болгонд л байдаг. Яг нэг дүрээрээ яваад яг тэгдэг хүн гэж угаасаа юу байхгүй. Сургуулийн орчинд ч юм уу нийгмийн харилцаан дээр бол би ер нь их чимээгүй байхыг илүүд үздэг. Ер нь төвийг сагсан байр суурьтай байхыг илүүд үздэг. Миний ирж яг хувийн маань үзэл бодол зарчим миний жанжин шугамд ирж нийцэхгүй байхгүй, надад ирж халтахгүй л байхгүй бол би ер нь төвийг сагсан байхыг илүүд үздэг. Юмыг айгүй олон талаас нь харж баланслаж байхыг илүүд үздэг. Харин гэр бүлийн орчинд, найз нөхдөд орчинд гэдэг юм бол яг нөгөө нэг 100% өөрийнхөө орчин байгаа шүү дээ. Тэгэхээр тийм нөхцөл дээр бол гэр бүлийнхаа маань найзууд маань тэр амар хөвчлөлтэй тэгэл ингээл амар галзуу малзуу гэж намайг тодорхойлдог байхгүй. Тэгээ найзуудтаа гэр бүлийнхэнтэйгээ бол яг тийм л тэр хүмүүс намайг тийж тодорхойлж байгаа юм чи тийм л байдаг байх гэж боддог. Яг 100% өөрөөхөө байдаг талбар дээр тэрнээс гадна хүмүүсийг тэгж би багтаа явахыг бас айгүй зүг гэж боддог. Нийгмийн харилцаанд орж иж хизээч хүн 100% өөрөөхөө байх боломжгүй. Сургууль дээр тэр албан байгууллага офис ирээдүйд юун дээр ч вэ? Нийгмийн харилцаанд орж 100% өөрөөхөө байх боломжгүй. За ер нь бас ингээд зөрчилдөөн гарна шүү дээ. Тэр ахиад зөрчилдөөн рүү ороод тэр зөрчилдөөн дээр ер нь яаж шийддэг вэ та? Ямар нэгэн байдлаар зөрчилдлөө. Тэрийг яаж ингэж хүнтэй маргах ч юм уу, буруу ойлголтоос үүссэн зөрчилдөөн ч юм уу. Тэрэн дээр ер нь яаж шийддэг? Би бол дүрэл хайчдаг байхгүй. Дүр хаяал явцдаг. Ерөөсөө намайг уучлаарай. Эсвэл наа чинь ийм байсан гэж ер нь хийх хүсдэггүй. Шууд л хаяа явцдаг. Тэр нь надад илүү амар идэв. Тэгэхээр таны хувьд зөрчилдөөнийг яаж шийдвэрлэдэг вэ? Зөрчилдөөн хаах юунаас осноосоо шалтгаална. Тэгтээ хөвчлэн би бас ерөөдөө бас яг ижлэн хайчдаг төрлийн хүн.
Тэгээд нэг буцаж нэг л хатуу дээр л учир зүггүй намайг зулгаагаал хоргоогоол 50 байхгүй тэгээд байхгүй бол ер нь нэг тийм ач холбогдол өгөхгүй тэр талаар бүр бодохчгүй ер нь бол байдаг. Тэрнээд ирнэгүй угаасаа зөндөө цавгүй амьдрал зөндөө сайхан байх. Хийх юм зөндөө их багт чинь хин тэрийг бодоод тэр нэг хүнтэй маргалцсныгаа хэрэлцсэнийг хүнтэй нэг жоох үйл ойлголцсныгаа өдөр семинар дээр нэг хүнтэй мандсныгаа ч юм уу ингээл өдөржингөө бодол яа хаста бүр тэгч хэлдэг байж ингэж ойлголцсон. Яа тэр өстө тэгсэнгээ боддоо энэ төр гэл би ерөөс тийм юм бүр ерөөс огт боддгоо бас хайждаг юм тий. Одоо хичээл дээр шүү зөө. Ингээд амар ингээл хэцүү багш нар байдаг шүү дээ. Эсвэл нэг талаараа бүр амар гоё багш нар. Тэмүүтэр хэцүү багштай одоо хичээл дээр үүссэн стрессээ яаж тайлдаг вэ? Гараад нөгөө хобби руугаа явдаг уу? Эсвэл яг хичээл дээр үүссэн стрессээ яаж тайлдаг вэ? Хичээл дээр болгоно нэг онцлогтой байдаг шүү дээ. Би болохоор яг их сургууль сурсан ч тэр 10 жил байсан ч тэр янз янзын өөр багш нар тэр зөндөл бид нэг хүүхэд дор хаяж нэг 10-аас 20 багшийн нэг нүүр үтсэн байгаа л үү те. Тэнгүүд би зөвл нэг юм хүн болгоны л онцлог юм болов уу гэж боддог шүү дээ. Тэгээ ерөөс нэг тийм амар ач холбогдол өгдөг. Яг хөө ингээл багш нар ингээл амар ууртай багш нар ч амар nice бүр ингээд бүр амар too much welcome багш нар ч бас байдаг шүү дээ. Тэнгүүд зөвл ингээл тэр хүмүүс онцлог юм болов л гэж боддог. Тэрнээс биш ингээд нэг тийм тэрэнд ингээл стресстэй л яастай тэр багштай тийм юм гэл ингээл тэгж бодоод тэгдэггүй ер нь бол. Тэгвэл төгсөөд юу хийхийг хүсэж байна? Төгсөөд одоо цаашдын юм бүр юм урт хугацааны одоо 2 3 жил 4 жил за боли 5 жилийн хугацаанд за би яг ийм ариун заяа болцсон байх байхаа ч юм уу цаашдын юм хардаг алсын хараа яг юу байна? Мэргэжлээс гадна маш их аялахыг л одоо амар хүсэж байна. Нөгөө нэг өмнө нь ингээд надад үнэхээр цаг зав байдаг байсан байхгүй юу. Тэгээ ингээд боломж нь байгаад нөхцөл нь ингээд үнэхээр бүрддэггүй байсан байхгүй юу. Одоо ингээд яг төгсөөд юунд санаа зовхгүй болоод ямар хичээл номгүй болоод зөвл маш их ингээд аялахыг хүсдэг. Ерөнхийдөө бол хүсдэг гэж ерөнхийдөө бол план гаргацсан маа маш их аялахыг ирээдүйд их зорж байгаа. Дээрээс нь маш их юм гоё тайван тэгээд ирээдүйд ингээд тиймэр байгаа бас өөр зөндөө зүйлс байдаг. Тэгтээ тэрийг хэлмээр гэнэ. Тэгтээ яг хүн асуух юм бол яг хэлнэ гэж боддог зүйл маань их юм бол угаасаа яг өөрөө дотроо бас шийдсэн зүйл. Маш их одоо яг аялж чадаагүй өмнөх аягүйх завгүй байсан цаг хугацаанд хөгж маш их аялна гэж боддог. Ер нь гадагшаа хэр их явжсэн бэ? 3 удаа л явжсэн. Өмнө дэхтэй айгүй завгүй л байдаг гэсэн юм. Тийм нөө аягүйх ажил хийдэг байсан. Дээрээс нь нөө ингээд 100 л ерөөсөө ингээл хөдөөл явдаг. Тэгээ нөө ганц боломж нөө наадмын 7 оны амралт лээс гэж хэлсэн. Тэр 7 оны хугацаанд хөдөөл явдаг. Тэгээ би баруун аймагуудыг тэр чигтэн дуусгасан. Өөртөө олддог байсан боломжоолыг тэгж ашиглаж байгаа хгүй. Баруун аймагуудыг баян үйл хүртэл тэр чигтэн үзсэн. Зүүн тийшээгээ хинтэл одоо үзсэн байгаа. Тэрнээс цаашаа одоо доорнд морнд гэл одоо зөндөө 100 бол яг би заавал үзнэ. Юу ч гэсэн Монголынхаа газруудаар бол аялж дуусгана л гэж яг боддог. Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдгүй. Хэдэн хувь сэтгэл хангалуун байдаг вэ? 200. Бүр 100-аас хэтэрсэн байх. Нилээн хэтэрсэн юм байна. Ганцаараа байх туртай юу? Эсвэл юм олуула байх туртай юу? Хөвчлэн ер нь ганцаараа байхыг илүү үздэг. Хүн нөгөө нэг ганцаараа байж иж хүн их дотгошоогоо өөртөө их ойлголцдог байхгүй юу? Хүмүүс болохоор ингээл нэг сонио яастай тэгээд энэ ингэж сэтгэлээр унаад энэ тийм асуудал гарчлаа гэл ингээл хүнд очиад яриад хүнтэй л ингэж идэх байхгүй юу? Би ерөөсөө тэрийг амар буруу гэж боддог. Зүгээр яг миний өөрийн туршлага дээрээс юм бол ганцаараа байхаар хүн айгүй их юм дээр гарц гаргалгаа олдог. Дээрээс нь ганцаараа байхаар хүн айгүй их өөрийгөө ойлгодог байхгүй юу? Яагаад гэвэл ганцаараа байхаараа хүн дотгошоо өнгөж өөрлөгөө тулж ярьдаг байхгүй. Тэнгүүд өөртөө хэцүү байгаагаа ганцаараа байхдаа илүү сайн ойлгоно. Дээрээс нь яг нөгөө нэг миний хамгийн их хүмүүст ингээд бас хэлмээр байдаг юм гэх юм бол ганцаараа байж сураагүй хүн бол хизээч юу н цаашаа нь явхад хэцүү дээ. Бүр ямар ч юм дээр харилцаан дээр тэр нийгэм дээр ч тэр ажил дээр тэр. Одоо өөрийгөө заримдаа одоо ямар нэгэн зүйл дээр хатуу ханддаг гэж боддог. Хатуу ариун заяа гэж боддог. Эсвэл нөхөрт гараад ингээ зөөлрсөн гэдэг дээр бүх шийдвэр дээр юм зөөлхөн ханддаг. Эсвэл ямар нэгэн зүйл дээр ингээ хатуу байдаг уу? Би ер нь амар юм юмэг нөгөө нэг юм диктатуртай байх гэж ингэж юмэг ингэж хайрцагт байх гэж нөгөө юм perfect issue дээ. Тийм хүн байхгүй нөгөө ингэ юмэг ингэж нэг төгс байх гад байдаг. Одоо жишээлбэл ингэж бүр цэвэрхэн юм өмсөхгүй бол ингээд ягаад сэтгэл санаа амардгүй эсвэл ингээд нэг тухайн өдөр ингээд нэг юм ингээд болохгүй байх юм бол ингээд заавал тэр зүйлийг ингээд болгож иж ингээд санаа амардаг. Тэрнээсээ болоод өөртөө айгу хатуу хандаад идэв санагдаад идэг. Одоогоор тэгээ тэр зүйлсээ ингээд баг зэрэг орхиж эхэлж байгаа. Чи ингээд заавал өдрийн 6 цаг ажиллахгүйсэн ч зүгээр шүү дээ. Чи өнөөдөр аягаа гоохгүйсэн ч зүгээр шүү дээ ч юм уу. Өөртөө айл болох зөөлөн хандаж одооноос их сурж байгаа. За заримдаа
хүмүүсийг хараад шууд дүгндэг үе байдаг уу? Эсвэл ингээл ахаал нөгөө ярилцж байгаа л за энэ хүн чи юм байна гэж боддгоо эсвэл ингээл зүгээр ингээд суугаад харж байгаа л за энэ чи юм байна дөө гэл тэгэл бодчихдгоо. Надад бол тийм үе байдаг байхгүй. Би тэг нэг охиныг ингээл амар гоё охин байна те. Ингээл харж ингууд ямар нэгэн зүйл дээр ийм сонио хандлага гаргачлаа штэ. Тэгвэл би тэр үнийг за энэ чи юм л юм байна да гэж бодоод дүнждэг байхгүй. Тэгэхээр таны үед тэгж хүмүүсийг хараад нэг энэ тэр гэж хүний талаар би нэг их боддоггүй. Гэтэ яг миний бүр ганц хүнээс хардаг юм гэх юм бол ирч бай эмч бай тэр ялангуяа эмэгтэй хүмүүс гутлал их цэвэрхэн хүмүүс ч үсэ гэж боддог. Ямар ч хүнд нэг юм алхын жиний альчуурны өөдснийг 0 ороод гутлаа арчиж 2 минут хичнээн завгүй хүнд ч олтгол байлгүй дээ. Тэгэж одоод ямар ч нөхцөлд ямар ч чороогоор хичнээн километр хичнээн цаг туулаад алхаад ирсэн ч бай нэг гутлаарч 2 минут олчихгүй дээ. Тэрийг бол зүгээр яг хувийн ариун цэвэр талаас нь хүний гутлыг шууд хардаг. Тэгээ за ерхэд бол хүний дүгнэлтний маань нэг 10% нь бол нэг хүний готлны яриан цэвэр бол шууд ордог. Анхны дүгнэлтээр ярихгүй байсан ч гэсэндээ ер нь тэгдэг юм тий. Тэг үлцэн 90% нөгөө харилцаанд ороод ярьж үзээд бодлын сонсоод тэр одоо нөхөртэй гэж штэ. Эрэгтэй хүнээс хардаг зүйл байгаа юу? За эрэгтэй хүний энийг л би хардаг да. Эрэгтэй хүн гэвэл одоо яг нөгөө нэг эмэгтэй хүний амьдралд байсан өвөө гэд нөгөө анхны суур нөгөө нэг өвдлүүд байгаа штэ эрэгтэй хүний ойлголтууд. Тэнгүүд миний тэр эрэгтэй хүний ойлголтууд маань эрэгтэй хүн асар хөдөлмөрч байх хэвээр, маш сэргэлэн байх хэвээр, эрэгтэй хүн юунд ч нугарахгүй байх хэвээр гэх мэтчлээ ийм ойлголтуудыг ингээд надад угаасаа өгчихсөн. Тэр ойлголтуудыг би угаасаа эрэгтэй хүнээс хардаг. Тэрнэрээсээ гадна эрэгтэй хүний нэг юм зан чанар байд юм а. Эхнээсээ ахуулаад дуусан туслаа нэг зангараа байх хэрэгтэй гэж би эрэгтүүнийг боддог байхгүй. Ямар ч юм дээр тэр зан чанарыг бол би эрэгтүүнээс бас маш их хардаг. Найзуудын харилцаач бай, ингээд ийм үерхлийн харилцаан дээрч бай, нөхөрлийн харилцаа ер нь бүгдэн дээрээс нь хардаг. Эрэгтэй хүн бол эхнээсээ ахуулаад дуусан туслаа нэг зангараа байж чадчихэв үү? Дунд нь ингээд зөндөө нөлөөлөх хүчин зүйлс байсан ч гэсэндээ нэг тийм байж чадчихэв үү? Боломжгүй ч гэсэндээ яаж тийм байх гэж хичээж гинүү гэдгийг ер нь их хардаг. Одоо 4-р курс тэгээд нөхөртэй болоод 1 жил болсон гэхээр өмнөх оюутны амьдралдаа ер нь үргэлжчихсэн үү? Би яг амьдралдаа 2 л удаа үргэлжчихсэн. Гэтэ нэг нь айгүй олон жил үерхэлээсэн. Нөгөөх нь 1 жил гарын үерхэлээсэн. Тийм. Үерхэд явна. За үерхэж байгаа. Тэгээл нөгөө хичээлээ давхар хийн тэ. Энэ хоёр ингээд ер нь зохицуулж чаддаг байсан уу? Би хувийн амьдралд эрэгтэй хүнд ялангуяа нэг тийм ач холбогдол өгдөггүй төрлийн. Нөгөө нэг эрэгтэй хүмүүс нөгөө нэг ингэж ярьдэн штэ. Нэг юм угаасаа эрэгтэй хүн ингээл амар карьертэй мөнгөтэй төрөлтэй явж байхад эмэгтэй хүн амьдралын бонус энтер гээл тийм нэг юм коучинг өгмөгнүүд байж идэв штэ. Тэгээд би тэр мэрийг харчаад эмэгтэй хүнд ч гэсэн ижил штэ. Зүгээр ажиллаа игээл хичээлээ игээл ингээл мөрөөрөө ингээл өөрийнхөө карьерийг хөгжүүлээл өөрийгөө өөртөө анхаарал явж байхад эрэгтэй хүн ч гэсэндээ л эмэгтэй хүнд амьдралын бонус тэг тэгж ярих бол тийм л хэрэгтэй эрэгтэй хүнд нэг тийм ач холбогдол өгдөг. Өгч. Яг гавхан багтаал нэг амар юм дурлж муралж ингээл үерхэл гээл 10 жил мэлдэл тэгчихсэн баг. Тэрээс яг нэг гүйцэд яг ухаан ороод том болоод болж ерөөсөө бүр огт эрэгтэй хүнд ач холбогдол өгч үзээгүй. За нөхөртөө анх яаж танилцсан бэ? Оюутан багтаал танилцсан юм шүү дээ. Нөхөртөөгөө бүр жоохноос би нэг мэднэ. Манай аавын маань хамгийн сайн эрэгтэй найзын хүү байхгүй юу? Тэгвэл ойр дотны юм биш үү? Яг ингээд багасаа би нэг мэддэг. Тийм байжгаад тэгээ жил болгоныг над руу нэг юм Facebook, Instagram-аар пост явуулаад нэг яах гэдэг нь мэдчихгүй янз янзын сонин юм асуугаад над руу чат бичээл ингээл ийм тэгдэг байсан. Тэгэл би тэгтэн хойнотой яах юм бичээд байгаа юм лөө гэл бүр яаж бичээд байгаа юм болоо надаас гээд ингээд сонин учир өөрөө ч учрыг ойлгохгүй юм асуугаад их ингээд тэгэл тэгдэг байсан. Тэгэл за энэс суучих үдэл гэж боддог байсан. Тэгвэл бол бэр гоохтол нэг асуудалгүй л байсан юм шүү дээ. Таньдаг хоорондоо нэг мэддэг. За нөхөр нь ер нь бас оюутан уу? Эсвэл ажилдаг ингэ насны хувьд маань нөхөр надаас яг 4 ах хуваараа юм идэг. Юу юм биш үү? 4 ах чинь юу гэдэг лээ? Эвэл хуваараа юм идэг. Тэгээд намайг бодвол надаас 4 ах гэхээр 4 жилийн өмнө төгсөөд аль үжи амьдрал дээр хөгжүүлээд явцсан. Тийм байна. Одоо амьдралдаа за би ямар нэгэн зүйлд харамсахгүй гэж боддог гэсэн шүү дээ. Тэгвэл за би одоо тэр зүйлд хүрчвэл болоодоо би одоо тэрийг л авчвал тэр одоо өндөрлөгт хүрчвэл болоодоо гэсэн тийм өндөрлөг харсан тийм одоо өөрийн ажил мэргэжлийн хувьд те одоо гэртээ байх туртай эмэгтэй гэсэн шүү дээ. Танаа нөхөрчин бол ингээд манай ихнэр ингээд гэртээ байгаад гэл тэр нь танд гоё.
Тэгтээ нөгөө талаараа одоо бас нөгөө нэг эрэгтэй хүмүүс чинь цаашдаа улам илүү ингээ хамт амьдраад ирэхлээр нөгөө нэг эмэгтэй хүнээс нэг юм хүлээдэг юм шиг надад санагддаг байхгүй. Тэнгүүд нөгөө эмэгтэй хүн ингээл өдөр болгон ажилласаа тараад ирэхэд ингээ хөөрхөн дээрээ тавьсан байх гэсэндээ одоо тухайн эмэгтэй хүн завгүй байвал эрэгтэй хүн илүү татагддсан болов уу гэж би бас боддог байхгүй. Тэнгүүд таны хувьд одоо ингээд нөхөртөөгөө ингээ хамт гоё байна. За тэнгүүд төгсөөд би ингээд ийм хийж хийн гэд хэлсэн. Тэнгүүд за одоо би тэрний дараа жоохон ингээд хэдэн жилийн дараа би тэр одоо зүйлээрээ ингээд ийм өндөрлөгт хүрнэ гэсэн тийм боддог зүйл байгаа юу? Би бол яг миний бодлоор шүү. Гэхдээ эмэгтэй хүн ажил хийдэгч бай, ажил хийдгүүч бай, өөрийн гэсэн хоббитэй хийх юмтай уулзах найз нөхдөд байхад л болоо юм болов уу гэж боддог. Тийм үү? Хийх хоббитэй. Нөхөр маань нөхөр болохоор ингээ амар олон юм идэхгүй юу? Ингээд амар их бордоор маш их гулгадаг. Дээрээс нь амар их аялах дуртай. Ингээ аягүй их завгүй давхар жим энэ гэдэг маань нөхөр аягүй тийм актив амьдралтай мэдхгүй. Тэнгүүд би давхар заавал хоббитэй байхгүй бол тэр хүн хоббитэй өөрөө хөгжөөд минут тутамдаа яваад тахад би хоббитэй байгаад яг ижилхэн хөгжөөд явна. Тэгэхгүй бол би хоббигүй яг ингээд такс суучих юм бол тэр хүний хоббитэй алалцаад эхэлдэг байхгүй нөгөө. Чи жим дээрээ нэг цаг байж хаар надтай хамт нэг цаг бай гэл ингээл тэгдэг хоббитэй алалцаад эхэлдэг. Тэнгүүд яг тийм байхгүй. Яг ижилхэн хөгжөөд дээрээс нь манай нөхөр би гэртээ суугаад нөхөр маань байгууллагын хувьд ч юм уу эсвэл ажил мэргэжлийн хувьд ч юм уу нийгэмд ингээ харилцаанд ороод ингээд байгууллага хамт олонтой байна гэдэг чинь ерөөдөө нэг юм харилцаанд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэл ингээл ажлынхантайгаа байгаал уулзаал ингээл яриа хөрөө ингээд юм байж хахад би ядаж надад харилцаан дээр халтан байгууллага нийгэм байдгүй маа гэхэд би найз нөхдөдөө байнга харилцаатай ч юм уу байгаад ингээд ядаж тийм байх хэрэгтэй болов уу гэж боддог. Тэрнээс ч бол ирээдүйд нэг тийм амар тавьж хит өндрөөр тэгж тавьдаг тийм зорилго бол байхгүй. Мөрөөдөл гэж бол ярьж болохгүй байх гэж бодохгүй. Мөрөөдөл гэдэг чинь хизээч одоо ингээ биелэхэд маш хэцүү зүйл. Мөрөөдөл гэдэг чинь биелээсэ гэж хүсдэг зүйл л гэсэн үг шүү дээ. Тэнгүүд зорилго гэдэг чинь бол хүрч болох боломжтой тийм зүйл гэж боддог. Тэгэхээр нэг тийм амар хол тэгж бүр ингэж бодож одоохондоо нэг тийм өөрөө бистэ тийм л болно ч юм уу тэгж бодоод зориод байсан юм бол одоохондоо байхгүй. Тэгвэл хэдэн хүүхдтэй болно гэж боддог вэ? Нууц шил. Хүүхэд бол амьдрал сайхан байхад санаа зовхон өнгө байхад олон байх тусмал ер нь хөрхөн ам бол олуулаа байх тусмал хөрхөн одоо ерөөдөө төрөлд маш цөөхөн болцсон ч юм уу айллууд ерөнхийдөө бол нэг 2 хамгийн ихэнх нь 3 хүүхэдтэй байдаг болсон шүү дээ Монголд ерөнхийдөө бол бүү ерхий гэр бүл төлөвлөлт нь ерхий нэг тийм болчиход байгаа шүү дээ масаараа тэнгууд би болохоор ер нь нэг 4 хүүхэдтэй ч бай 5 хүүхэдтэй ч бай 6 хүүхэдтэй ч ерөөс хамаагүй гэж боддог. Тэгэхээр хүүхдтэр бол гаргаа төрүүлээд байвал асуудалгүй л юм шүү дээ. Тийм санаа зовхон юм байвал тэгэл ингээл асуудалгүй л гэж боддог. Одоо ингээд битэрийн подкаст бас дуусах юм төгсөн байна. Тэгээд одоо өөрийнхөө амьдралаас авсан сургамж ер нь айгүй завгүй байдаг юм шүү дээ. Хүмүүс бол таныг ингээд гаднаас нь хараад ариун зай чинь бол ийм охин тийм охин хүн болгон дотор юу ч бодож болно. Тэнгүүд таны яг тантай ингээд ярилцсангууд одоо өөртөө чинь ингээд ярилцсангууд ингээд амар завгүй байсны чи мэдэж байгаа хгүй тий. Ямар олон ингээ хоббитэй. Энэ хич чинь энэ хүн чинь ийм байсан юм биш тий гэд бодож байгаа хгүй тий. Тэнгүүд таныг ингээ харсан ингээ хүмүүст ингээ өнөөдөр ингээ сонсгоод ингээ намайг одоо эднэр за би бол ингээ ийм гоё хүн юм аа гэж бодож гинөө. Эсвэл бол за одоо ингээ тэр одоо үед би тэдгээр курстэй тий. Тэр хүмүүст одоо ийм буруу ойлголт өгсөн. За эднэр намайг ингэж хараасаа ч юм уу. Эсвэл за би угаасаа л ийм хүн штэ гэд бодож гинөө. Ер нь яг нөгөө нэг сайнээсэнчлэн би ерөөсөө хүмүүст ойлгогдож хүлээн зөвшөөрөгдөж гэж хичээдгүй. Угаасаа ингээд 10 хүний 3-т нь чи 1000 сайн хүн байгаад 1000 хичээгээ чи 3-т нь 10 хүний 3-т нь угаасаа л таалагдахгүй. Тэрийг өөрчлөх боломжгүй. Хүн болгоны нөгөө амьдралыг харах өнцөг, үнэт зүйлс, баримтлагдаг зарчим, жанжин шугам хоорондоо ялгаатай. Хүн болгоны тэрэнд ямар ч хүн эзэх боломжгүй. Би доллар биш, төгрөг биш учраас яагаад ч бүхэнд таалагдах боломжгүй, хүлээн зөвшөөрөгдөх албагүй. Тэгээд дээрэс нь нөгөө ийм хүмүүсээ тахгүй нэг юм desperate бүр ингээд нэг юм хүнд ингэж зөв сайнаар ингэж ойлгохдох гэж ингэж айгүй хичээдэг. Би ерөөсөө тийм байхыг хүсдэггүй. Хүмүүс надад дуртай байлаа, дургу байлаа гэд миний өдрөөрөө л өнгөрнө. Би өглөө босоод өөрийнхөө иддэг хоолоо идэнэ. Тэр хүмүүс хизээч ирж миний амьдралын төвшин чанарт хизээч нөлөөлөх боломжгүй, чадахгүй зүйл хүмүүс ахгүй юу? Тэнгүүд би ерөөс тэрэнд ач холбогдол өгдөггүй. Өнөөдөр нэг хүнтэй жоохон буруу ойлголцлоо, маргалдлаа ч юм уу. Эсвэл нэг хүнтэй ингээд би жоохон эвгүй зан гаргачаад би тэр хүнээс уучлахгүй байхгүй өнгөрөөлөө гэд. Гэтэ хөвчлэн би бол хүнд ийм эвгүй зан чанар ч юм уу жоохон юм
муухай сэтгэл төрүүлээд ч юм уу хүнд жоох юм харш ч юм уу нөлөөтэй зүйл хийчихээрээ би шууд тэр дорн залруулдаг. Би тэгж бодоод тэгсэн шүү. Би чиний оронд ингэж бодох хэрэгтэй байжээ. Чи ингэж бодоод ингэсэн байх те. Би бол тэгээд ботсон шүү. Хоёул ингэж энэ дээр чи намайг ойлгоорой, намайг уучлаарай ч юм уу те. Уучлаарай баярлалаа бол би цаг тухайд нь байнга хэлээд явдаг. Гэтэ нэг тийм юм ойлгохыг хүсэхгүй ч юм уу тиймэрхүү зүйлсээр л ерөөсөө огт ач холбогдлогдгүй. Угаасаа өөр хүмүүсийг ч гэсэн тийм байгаасаа гэж хүсдэг. Хүн чамааг муугаар бодлоо, сайнаар бодлоо. Миний нөгөө муулуулахыг ч хүсдэггүй, сайлуулахыг ч хүсдэггүй гэдэг чинь л яг тэр ихгүй. Тэр хүмүүс намайг сайлж ярьлаа гэд миний амьдралын чанар дээшлэхгүй, муулж ярьлаа гэд миний амьдралын төвшөрөө доошлохгүй. Ямар ч ялхаагүй. Тийм учраас агт ач холбогдлогддоггүй ер нь. Тэр ярианаас нэг зүйл бол тодорхой байна. Бид хүмүүсийг амархан дүгндэг ч одоо ойлгоход хэцүү байдаг. Тэгэл өнөөдөр ариун заяада баярлалаа. Маш нээлттэй их сонирхолтой хөрх охин байна. За, урьж оролцсон баярлалаа. За, баярлалаа.